Сайн байцгаана уу? Хов ярьчаасаа нэвтрүүлэг аадлаа. Cosmic Mix-ийн 5 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд өнөөдрийн зочноор Сэргио жаах байна. Баярлалаа. Юм байна манайха. Сайн байна. Тоо. Амар дипломат бит хоёр ерөөсөө. Ингэж юм. Юу гэл тэврий гэж бодож шүү дээ. Баялаа дуусахтайгаа ингэж байгаа. Дотносоо дуусгах аа. Тэгээд. За та нар өөр юу болж байна? Сонь сайхан юу байна? За 11 сарын 1-нд тоглолт болох гээд. Тийм ээ. Ер нь бол бэлдэх юм ихтэй. Өдөр болгон бэлтгэлтэй. Тэгээд явж байна. Анх удаа нэвтрүүлэгт орчих. Нэвтрүүлэг юм уу? Би өөрөө мэдэхгүй байгаа маа. Нэвтрүүлэг гэхэд бас арай хэцүү, арай богинохон байгаа. Манайх контент маягийн. Тийм. Тэгвэл нэг орж ирсэн юм байна. Нөгөө Ocean Green юмд орж ирсэн шүү дээ. Баяраар. Би таны юг тийсрийг үзсэн. Тоглолтных нь ийм тэрийг гоё тайлбарлаж өгч болох уу? Нэм гал устай ийм зөвүүн тийсрээсэн шүү дээ. Тэнд ямар нэг утга учир байгаа юу? За тоглолтны нэрийн хувьд бол яг нь AS гэдэг нэртэй. AS. Ингээ унших юм бол US гэж бичсэн байхгүй. Гэхдээ тэр нь бол яг нэг юм утга салаа юутай. Яг бид гэсэн үг. Нэгдүгээрт, хоёрдугаарт нөгөө тоглолтын найруулганд бас нөлөөтэй нэр ихгүй. За тэгээд үлдсэн зүйлсэн тоглолтын дээрээ задарнаа. AS гэдэг нь бол их олон янзаар хэрэгжилж болохоор үгүй. Йоо тэн ингээ ойрхон зогсон би яг жоохон бие барих гэдэг байна. Зөв шүү дээ. Яасан бэ? Ойлаа тэгвэл гоё нэг дринк хийж угаад. Тэгээ араас нь арай задрыг гэж би бодож байна. Та ер нь коктейл хэр ууж байна? Коктейл уудаггүй шүү дээ. Огт уу? Яг одоо л уудаг л болчиход жоохон. Ер нь та уудаггүй юм шиг байна тий. Энийг би ууж явж байгааг ерөөсөө харж байгаагүй. Явахгүй сууж болдог шүү дээ. Гэхдээ ууж мохгүй нэг дайрх жоохон муу. Хөнгөн юм уу? Одоо өдөр болж байгаа. Тий нэг юм. Проц бит. За тайран мэдэхгүй ш би надад чи. Тийм үү. За окей тэгвэл би танд нэг гоё юм хийж өгье. Нилээн хөнгөн спортив нөгөө нэг хүмүүс өдөр ингээд нэг юм бариад суугаад идэв штэ. Юу жимстэй юм уу? Үгүй. Апрол тэгээд юм уу сайн юм уу? Kinda yes. За. Бэкэ спорт. Слоо. Яг зочноороо хэлчихв. За яахгүй зүгээр шүү дээ. Энийгээ тайлаад баг бартенд шүү дээ. Бартендер ч тийм байдаг үстэй нэг юм зангиатай ч үү яагаад ч гэдэг. За тэгвэл хоёлаа ийшээ эхлээд мөсгий. Би танд гоё нэг юм зааж өгье. Яа. За болох уу? За. Prosecco. Би туслах. За. Яг буудуулах юм уу? Бүр ингэж оргидуулах юм. Тэгээ. За яах вэ? Ямар хийц. За май. За баярлаа. Одоо энийг та ингэж бариад. Яа. Нэг дүртэл нэгээд тэгээд Нэг хийх үү? нэг. Та Америкт байхдаа ажил хийжсэн үү? Зөндөө ажил хийжсэн шүү дээ. Энэ 6 сарын нэг өдөр. Дөрөв өдөр. Ийм барны ч юм уу тиймэрхүү салбарын ажил хийжсэн үү? Хийжсэн. Би нөгөө барбек гэдэг мест байдаг. Тийм. Тэрийг хийдэг ш. Тэгэхээр ер нь бол жоо бахан тийм ээ тий? Мэдгүй. Мэдгүй. Тэр чинь бол ер нь жоохон нөгөө арын алба гэдэг шиг л юу шүү дээ. Позишн шүү дээ. Яа. За. Болж гэнэ үү? Болцоо. За уулаа да. Яа. Ийм их дуугаас. Нэг оранж хич. Оранж угаасаа байд юм үү? Тэгээд барьсандаа л ууш штэ. Юу хөнгөн одоо ингэ. За cheers. За cheers. 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 Хайсаах хэвээр би. Иш харах юм уу? Ямар хийсээр уу амар тасцсан юм уу? Үгүй гоё юм. Ер нь хатуу юм бас нэг ууж чадахгүй. Тэ. Wine удахгүй. Wine. Цагаан. Цагаан wine. Яг дийнэрийн дэвт орвол улаан wine. Тэгээ цагаан wine.
Таны хоолны талаар ярьж болох уу? Ямар юм нэ? Хоолны талаар. Болно шүү дээ. Хоол гэж сонслоо. Үгүй. Та анхнаасаа ийм өдөө хоолойтой байсан уу? Бүр багасаа. Үгүй шүү дээ. Хүүхдүүд чинь тэгэл хүүхдүүд Таны барыг төрхтөө ингээд гэдэрсэн байл гэж бодоо. Тэгвэл манай аав ээж намайг өсөхгүй шин юу вэ гэдэг. Энэ би ямар сонио хүүхдтэй. Айгуу тааж явж явах юм билээ. Миний хоолой чинь яг манай аав л ер нь юм их хоолойтой юм л дээ. Хоолойч бас удам дамждаг юм шиг шүү дээ. Танай гэрт урлагийн хүн байдаг уу? Байхгүй. Байсан ч гэж магадгүй. Тэгтээ юу ихгүй юу? Манай аав их гоё дуулдаг юм байдаг шүү дээ. Байсан гэх юм уу? Сүйд бас ингээд хамт дуулсан ч бас явахгүй л болцсон гэдэг. Үн чинь хоолойг л болчтой юм шиг байна шүү дээ. Хөгсрүүл. Та анх нөгөө Америкт карьер эхлүүлжсэн шүү дээ. Тэр үедээ хийжсэн бүтээл тэгээд одоогийн гаргаж байгаа бүтээл хоёрын хамгийн том ялгаа нь юу юм шиг санагдчих. Аливаа юм ер нь гэхдээ ингээд хөгжлийнхаа юунд ингээд өөрчлөгддөг. Би бол тэгж боддог байхгүй. Тэгээд яг гоо миний одоогийн байгаа би өмнөх байгаа бит хоёрын ялгаа бол ерөөсөө илүү юм юу болсон юм уу? Мэргэжлийн төвшөнд хийдэг болсон юм уу? Тэ бас нөгөө нэг юм ганцаараа ер нь юм урлаг бүтээн гэдэг чинь амар хэцүү зүйл шүү дээ. Тэ тэгээ одоо ингээд манай Ocean Production манай Кайро манай найз байна. Тэгээ бит хоёр ингэж хамтарч манай найз орж ирсэн л ялгаа юм да. Ер нь бол тэр манай найзын нэг тийм flavor нь орж ирээд өөр болгоод илүү амттай болчихж юм шиг. Тэгж санагддаг шүү дээ. Илүү юм өнгөтэй. Тэ. Та нөгөө нэг дуунуудынхаа үгийг бүгдийг өөрөө бичдэг үү? Бүгдийг өөрөө бичдэг. Тэгвэл багасаа бичдэг байсан уу? Баг байхад ер нь хүн болгоо өгчдөг байхаа. Ер нь манай үеийнхэн бол бүгд нэг юм дэвтрийнхээ хойтлоос ингэж бичдэг байсан байна. Би бол тэгдэг байсан. Тэ би бол ингээл үг мөгд тэр үед ямар юмны утсаахад утасчихгүй шүү дээ. Тэгэл нөгөө дэвтрийнхээ хойтлоос юм бичээл. Гэхдээ бичгтээ хэцүү шүү дээ. Амар эвгүй тэр мэрийг харуулдаг биений үс босно. Айгу мөнгө бичдэг байсан баха. Юуны тухай бичдэг байсан бол санаж нь та одоо? Тэр үед үү? Тийм. Амьдрал бичсэн шүү дээ. Тэ амьдрал үзээгөөж амьдрал. Ой. Бидгээ яагаад юу гэдчихэд вэ та. Нэг юм миний амьдралын юу хэцүү мэлцүүгээ. Тэр үеийн хипхоп Тэ. Юу хэцүүгээ мэд. Тэгээд тэр үеийн нэг юм хипхоп хамтлагуудын нөлөө бас байдаг байсан баха. Тэдрийг сонсож inspiration авч бичдэг байсан баха. Байгаль гэж байгаа мэдэхгүй. Энэ амар халж шууд. Тийм үү? Йоо, толгой ирэхсэн. Ам халж ийн үгүй юу? Одоо амар ирсэн араас нь. Юу асах гэдэг. Юу нэг асуулт байна. Яа. Болж гэнэ үү болохгүй байна одоо. Таныг гэр бүлтэй гэж би сонссон. Тэр үнэн үү? Гэр бүлтэй штэ. 3 хүүхэдтэй штэ. Та 3 хүүхэдтэй мүү? Тийм штэ. Энд байдаг болохоор мэддэггүй байхгүй. За тавгаас. Яа. Клипний бөгөж, клипэн дээр зүүж байгаа. Та нэг хүүхэдгүй мүү? Хүүхэдгүй, гэр бүлгүй, ганц бие. Тэгвэл яг үсрээд та ямар төрлийн эмэгтэй сонирхдаг вэ? Ухаантай. Тэгэл болом уу? Үгүй шүү дээ. Бусдын хэлэх юм уу? Ер нь нэг дүр зураг юм уу? Дүр зураг. Тийм л хүн байвал их гоё доо. Чи хэрвээ наад асуултаа надаас 10 жилийн өмнө асуусан бол би чамд өөр хүн л. Одоо бол ямар эмэгтэйс таалагддаг вэ гэвэл олонний дунд бие гоё авч явдаг. Юу хэлэх, юу хэлэхгүйгээ мэддэг, мэдрэмжтэй хүнийг л. Ер нь бол intelligence is sexy гэдэг үг байгаа шүү дээ. Ухаантай хүн л их гоё. Эмэгтэй хүн бол ухаантай байхдаа хамгийн секси байдаг. Та ер нь стилисттэй ажилладаг уу? Дандаа ер нь би таныг ийм хослолоос өөр хувцастай огт харж үзээгүй юм байна. Нөгөө нэг сүлд клипэн дээр нэг юм алгаа өмссөн тий. Тэгжил нөгөө Foxy хоёртай дуун дээр тэр үү? Тэрнээс бусдаар би таныг өөр хувцастай харж байгаагүй юм байна. Бека Питери хийсэн дуун дээр клипэн дээр ингийн хувцастай. Юу клипэн дээр ингийн хувцастай л байдаг шүү дээ. Би эзэг клип гэж явж ирсэн. Тэгээ ер нь та гадуур явах та? За. Асуултаа өөрчилж. Гэхдээ яг гадуур явахдаа бол одоо нэг ингэдэг болчиход байна нэг юм бэлтгэлийн хостол. Таяу? Oversize сам. Тий. Oversize самц мамц.
Эсвэл нэг юм малгайтай цамцгаац. Тийм хүмүүс болчихлоо. Энэ хослол ер нь аюу хэцүү хувцас шүү дээ. Харин тий. Тийм ингээд хамаг юм бариад гутал мутал хэцүү шүү дээ. Амархан биш. Гэхдээ яг нэг тоглолт энтертэй байдаг бол ингээд хувцлаа. Үзэгчтэй хөвлөх хэрэгтэй. Имижээ хадгалах хэрэгтэй. Стилист байхгүй. Өөрөө миний стилист. Бид хоёр ярьж байгаа л тэгэл. Хоёр ч юм юм yin yang гэдэг шиг ийм гэж гоё байд юм шүү дээ. Тэгээ одоо иргэчэд би тэр 10 жил бол. Бид хоёрын 10 жил гэнэ хосооч. Асууч. Ойлаа энэгээ дуусчаад араас нь дахиад нэг юм хийе. One shot хийх үү? За тэхүү. За тэгээ. Чи хэдэн жил бартендер хийж байгаа? 4 жил юм уу? 4 жил. Оо, гоё биш, тэ? Би туслая л да. Тэхүү. Юм арилгах юм уу? Хага юм яриа байж. Юм яриа байж. Тий. Та намайг юм хийж хооронд тоглолтынхаа тухай жоох ярих юм уу? Вэ тэгээд тоглолт ойлгомжтой. Хаана болох юм? Степерена Монгол яг гоо ер нь тоглолт хийхэд хамгийн тохиромжтой газар. Орчин үеийн тэгээд бас ингээд нөгөө нэг зөв тохиргоог нь хийгээд зөв дуургуул их аюу гоё дуурдаг газар. Хэдэн жил манай нөгөө нэг юу болсон шүү дээ. Тийм би очиж үзсэн. Үзнэ үү? Үзсэн. Оо, сэтгэл ямар байсан? Гоё байсан. Би ч нөгөө найзгаа үзгээд газаарх нь очсон ингээд гэд амар гоё байсан. Эк шиг байна. Тийм. Ингээд эффект. Найзгаа үзэх гэж очсон юм ба. Найзууд хооронд адилхан болчтой шүү дээ. Тэгдэг тий. Бека битэрэг хүмүүс амар адилхан гэдэг юм. Адилхан царайтай мараатай. Өнөөдөр тийм юм уу? Тийм төсбэй тийм ээ те? Байна уу? Байна. Энийг дээдлээ тавьчих амар халууцчих. тэгэл та. Тэгээ. Хаана вэ? Энд тавьчих уу? За. За ингээд утгаараа бартендер боллоо би. Манай Волтын бартендерүүд яг ийм гоё жимби хувцалдаг байхгүй юу? Тийм үү? Яг тэр шиг харагдав. Чи яаж хувцлах вэ? Бицээ болж хөлөө те. Бидэд бол хүссэн хувцас өмсвөл. Юуны бартендерүүд гоё хувцалдаг гэсэн бэ? Волтын бартендерүүд яг иймэрхүү ингэж. Тийм үү? Ямар гэх юм бэ? Волт биш Волт гэнэ. Дэ Волт ажилд амар бол яриараа. Энийг юм. Бараг хоёулаа ингэж маягилж яхаар та харж байгаад яаж хиймээр юм хийчих юм уу? Харин тийм шүү дээ. Маяглаад тах ч юу. Угаасаа дараа нь гэртээ игээд угаасаа ийм юм байхгүй нь ойлгомжтой тэгэхээр. Яг маяглагч бас биш л дээ. Энд чинь аливаа юмыг зөв гоё ингэж хийх чинь амар зөв бодлоо шүү дээ. Хим хэмжээгээр нь. За. Ер нь бол тэгээд яг гоо миний мэдхийн нөгөө Америкт нөгөө хүмүүс day drinking хийхтэй. Бүтэнсээ өдөр хагасаа өдөр идэх. Өнөөдөр ч бүтэнсээ өдөр юм шүү дээ. Бүтэн сайн. Хагас бүтэнсээ дийдэг үү? Тийм шүү дээ. Тийм үү? Жиггаал шүү дээ. Хоол идэг уугаал гэсэн. Одоо ер нь вайнууд юм шүү дээ. Коктейл уухаар л юу сонгож явах уу? Коктейл уулуу? Тийм яг ингээд бүр сонголтгүй болоод вайнг болчвол чи тулгахтай хүний нүд рүү харалт. За. Cheers шүү дээ. Энийг нэрээ яг айгуу чухал гэдэгтэй. Би яг сандаг хэрний яагаас юм мартчихв. Чиний ирээдүйн төлөвлөгөө юу вэ? Миний юу? Тэ. Ямар вэ? Одоо карьераа ямар? Газар нээ гэж бодож байгаа. Гэтэ алкохолтой газар нээхгүй. Нэг юм өөр хүн алкохолгүй газар нээ гэж бодож байгаа. Гэтэ нөгөө нэг ярилцаад явж байгаа болохоор тий. Гэтэ нэг юм чүд өөр. За. Ийм юм та. Яг өөр концепттэй юм шүү дээ. За. Нэг юм мэдгүй залуу хүн ингээд ямар нэгэн байдлаар юм турш үзэх хэрэгтэй гэж боддیں۔ Тэгээ би анх айдаг гэсэн байхгүй. Бизнес гэдэг чинь амар хэцүү байна гэж захирлуудаа хараад энд юу болж байгааг харж байгаа шүү. Тэгээд ер нь нэг юм уналттай үе байд юм байна. Яах вэ хүү гэж бодож байгаа. Ер нь хэцүү мэн гэж бодчихсон гин. За ер нь би залуухан байгаа дээрээ алдаад үтсэн дээрээ бүгд нэг юм амар их хөнгөтэй болчихсон сүлд нь хийж үзээд дампуурчвал би одоо 30 40-тэй дампуурчвал бас л хэцүү шүү дээ. Тухайн үед одоо ихнэр гинэ нөхрөөгцөн тэгээ. Усан байвал бас хэцүү байх гэж. Ихнэртэй ч байсан байж байгаа шүү. Үгүй ээ. Нөхөртэй болно. Үгүй шүү дээ. Нөхөртэй болно. Яг тэгээд би тэгж боддоо ш нөгөө хүмүүс эрт алдаад үдцэн хүмүүс
азтай гэж боддог. Үнэн. Айгу амьдрал дээр ч ажил дээр ч алдаа болгон амар хүнд их сургамж болж идэг. Тэгдэг. Айгу том юм өргөн үедээ хүнд нөлөөлж идэг. Тэгээд яг нөгөө урлаг ажил дээр ч бай амьдрал дээр ч бай ингээд альва юмыг эрт мэдээд авч байгаа хүмүүс хамгийн азтай. Алдаад үзэж байгаа хүмүүс их юм уу? Гэхдээ өмнө цөм авахлахаас хаашаа чинь. Гэхдээ яг нэг юм ойрын ортол нэг юм алдах үе бас байна шүү дээ. Тэр их чухал байдаг. Тэгээд байгаа бүхэндээ баярлж талархдаг хүмүүс чинь алдсан хүмүүс байдаг байхгүй юу? Талархаж мэддэг хүн бол алдсан хүн л байгаа. Йой, толгой хэрэгж шүү дээ. За усаа ууя ойлаа. Та юм ухаатай өндөртэй гэсэн шүү дээ. Тэгвэл таны дургу хүн нэг юм бүр хараад нэг үйлс нь хараад ёо энэ одоо юу гээд байгаа юм бэ? Нөө гэж боддог тийм зан чанар байна. Яг энэ төр гэж хэлэхэд болж байгаа хэцүү юм байна. Тэгтээ чанга хоолойтой хүн юм дургу юм байна. Чанга хоолойтой. Оюу одоо яг ингээд хүнтэй уулзахад хүмүүстэй уулзахад мэдрэмжгүй юм нэг юм би төвтэй гэдэг үл self centered. Тийм нэг юм шууд тэрний илэрдэг хүмүүс байдаг шүү дээ. Нэг юм тийм байс. За юу байна муу байна гэж амар чанга яриад. Тий яг үгүй чи эмхтэй хүн шүү дээ, тий? Эмхтэй хүн ярьсан мө та? Чи эрэгтэй яриад байгаа юм уу? Хоёлаа бүх хүн дээр ярьсан. Бүх хүн дээр үү? Бүх хүн дээр. Гэхдээ эмхтэй хүн чанга хоолойтой нэг юм мэдрэмжгүй царайлаад ингээд байвал дургу юм уу? Тийм, мэдрэмжгүй хүн чи. Аюур нь амар тийм чанга хүмүүс ч бас амар сонин шүү дээ бас. Тэгвэл бүх хүн дээр бүх хүн дээр бүх хүн дээр гэвэл шүү дээ. Цэвэрч биш хүмүүс. Тийм, цэвэрч биш байна гэдэг л жоохон. Надаас өөр бүх хүмүүс тэгж бодох хаа. Тийм. Айгу гоё эмхтэй, гоё эрэгтэй ингээд хүн байж болно шүү дээ. Тэгтээ цэвэрхэн биш бол тэр хүн өрөөсөө л маш big turn off гэхгүй. Чамд ингээд яа тэгээд ийм ультрадаг юм чинь юу вэ? Ультрадаг юм уу? Эмхтэй хүн чинь нэг юм муухай штэ. Муухай штэ гэнэ. Эмхтэй хүнээс төрүүлж хардаг 3 юм аа. За 3 ч юм уу 5 ч юм уу гэж байна. За готол нүд. Гуравтх нь өндөр юм болов? Готлыг хараад хэр цэвэрхэн хүүг нь харчиж байгаа. Нүдийг хараад нэг юм тэ нэг юм хүн болгоны нүд өөр штэ нэг юм үүлдэг. Харцчээж болно. Нэг юм би айгу сони юм би давхраатай үнд амар дутаахгүй. Би давхраагүй учраас давхраатай үдээс уул би давхраатай хүүхдтэй болно гэж боддог байхгүй. Тийм болохоор эрэгтэй хүнээс бол давхраа амар хардаг. Тэгээд тэгээ чи нааша. Өндөр нь ойлгохгүй. Гээгүй. Хоёлаа ярьж байгаа болохоор. За. Тэгээ өндөр ойлоос гой санагдсан. За давхраа өндөр гутал бүр ороод ирж байгаа юм уу те? Тийм гутал. Билнэ. Адармаа дээр тусдаа нэвтрүүлэг өрөх юм. Яг тиймэрхүү юм хийж байгаа л да. Тэр ямар дүүг яриад байгаа? Би хард тамхич өөй. Тий. Би хард тамхич. Манай зөвхөн 8. Та шоронд ороод. Эйгөө миний өмнөөс тэр хүн шоронд орсон юм шүү. Биш үү? Тий. Тий, найз зөвхөн тий. Тэр тэггүй тэр тийм их юм. 8-aalцдаг бас гэсэн. Би бүр 8. Эсэн гисэн. Тий. Би бүр ингээд хар тавих 8-aalцдаг хүн байсан юм биш. Би одоо тийм хэрэгэлдэг хүн шиг харагдаад байгаа юм тий. Гээд асуугаад. Бараг ирийн орох юм. Дахиад явсан ч болно. Бичээд байгаа юм уу? Би нэг ингэж байгаад оруулчт юм байлээ шүү. Өмнө намайг амар гоё юм хьюмортэй юмнууд зураг хусцаа юу. Миний хамгийн хайрлаж дурлаж хийсэн дуу чинь юу вэ? Oh my god. Хэцүү юу? Вэ хэцүүсээд тахч байх үү те. Тэгэл хэдэн 3 дуунаас сонгох гээд байна л та. Хоёрыг хэлье. Хоёрыг хэлэх үү? За хоёрыг хэлье. За би Gemini гэдэг дундаас амар дуртай. Gemini. Тэ. Англиар дуулсан манай Америкт өдөр Breeze World гэх найзтай битүүр хамтсан дуу гэдэг. Үлдсэн ганц дуу. Үлдсэн нөө? Үлдсэн ганц ч гэж.
Йоо, никотин. Аа. Никотин айгүй өөрөө. Айгүй гоё мэдрэмж төрүүлдэг бас. Бүдэл яг бүх дууныхаа юу өөрөө хийсэн болохоор энэ төр гэж бас хэлж чадахгүй нөө. Алаг үзэж байгаа юм шиг санагдаж байна. Тийм жоохон сонир санагдчих. Гэхдээ яах вэ? Би танаас дуу яаж бүтсэн тухай асууж болох уу? Болно шүү дээ. Тэгвэл энэ мөнх гонгийг тайлбарлаад өгч болох уу? Би тэрийг сонсох болгондоо нэг юм яг ингээд нэг тийм үе байдаг шүү дээ. Энэ яг ингээд надаас сонсож байгаад надад зориулсан юм шиг нэг тийм амар гоё юм зүрсгэлээс гарсан гэдэг шиг сонсогддог байхгүй юу? Тийм болохоор Чамд зориулсан шүү дээ. үгүй. Чи мэдсэн байгаа юм шүү дээ. За, Гэж олон хүн бодсон байл яах вэ? харагдаж үзсэн баха. Яг мөнхгүй нөгөө. Юмэг ингэж хийж болдгоо чам хэлж өгөх юм уу? Харин ингэж байдаг байхгүй юу? Гэ юу гэсэн харин тэгээд Манай үеийн хүмүүс гарынхаа араар хийгээд байна. Чи хүнд юм хийж байгаа бол татгшаа нэ гэдэг байхгүй юу? харин касперууд тэгж гомдолдог юм уу? Танаа үе гэдэг шүү дээ. Зарим хүмүүс тэгдэг. Зарим хүмүүс тооддоггүй. Гэхдээ би энийг уул нь боддیں۔ За би чи монгол хүн байна да. Монгол хүн чинь ингэж хийх хэрэгтэй даа гэдэг. Чи Сая толгой юм уу? Үгүй юу. юм чинь Гоё юу шүү дээ. Баруун зүг хөл юм шүү дээ. Тэгэл мөнх гоног чинь хизээсэн. 21 оны өвөл би нөгөө нэг ингэсэн бохгүй юу? 2021 оны 7 сарын 21 хавцаа юу Монголд ирсэн. ханаас? Америкаас. За. Бараг нөөж. Яг бүр үлдэнэ гэж бол бодоагүйгээр ирсэн. Тэгээд эрэхтэй би цомогтой ирсэн. Яга цомогтой. Тэгээд тэр цомгоо гаргаад клип нэг тэгцэг гэдэг дуугаа. Тэг. Тэрэн дээр клип хийгээд тэгээд тэрэн дээр клип хийсэн чинь нэг л биш ээ. Би өөрөө ч мэдрээл за болов бас нэг дахиад нэг бууж өгж байгаа юм шиг л мэдрэмж авч байгаа ш. За болов би Нэг л болж. өгчмөр гэл тэгээд байж исэн чи яг хоо манай нөгөө Арука Кайро бид хоёр яг суугаад ярьсан байхгүй юу? Уулзаад би хэлсэн байхгүй. За найз нь ингээд буцлаа. Америкт буцлаа явлаа. Ерөөсөө биш юм байна. Надад нэг л биш. Би нэг л өөр мэдрэмж аваад энэ би тэргээд гисэн чи Арука. За хоёлаа дахиад нэг оролдоод үзье. Нэг тэгцэг гэдэг дууны л. Үгүй нэг тэгцэг гэдэг дууны араас хэм ярьж байгаа байхгүй юу? Тий. Ард нь бас нэг тэгээд дахиад нэг оролдоод үзье. Хоёлаа дахиад нэг юм оролдоод үзье. Гэт надад одоо 2 илүү 3 хоногийн дараа баха. Мөнх гүнгийн аяыг явуулсан баг. Аян ирсэн. Тий. Тэгэл нөгөө мөнх гүнэгч нэг хурдж бүтчлээ, бичээл амар ингээл тэгэл хийгээл клип зүсийг хурдан болсон. Ер нь л айгүй хурдан болцсон. Тий. Ер нь бол яг ингээд юу яхад Like the Way You Move гэдэг дуу байдаг штэ. Миний нөгөө санаази дойд хоёртай хамтарсан. Тийм. Мөнх гүнэг энэ хоёрыг нэг шөнийн дотор хоёулыг нээсэн клип. Клипийг Клип тэгж олон хоног явдаг уу юм? Гүг. Нэг юм 10 цагийн дотор 2 клип гэдэг бол бас амар мундаг хурд штэ. Тийм ээ. Вау. Хурд юм бэлээ. Би одоо л ойлгоод болчиход байна л да. Тиймэрхүү. Тэгээд мөнх гүнэг гарсан. Тэгээ мөнх гүнэг гараад нөгөө өөрийнхөө мөнх гүнэг бол өөрийнхөө ажлыг хийцэн байхгүй. Тэгээд тэрнээс цааших дуунууд юмуд энэ төр бол ерөөсөө тэгээд булган сүултээ байлаа гэж. Бусдын бурхан биш ээ. Бурхан хүнийг бүтээж бусдын инженерд бүтээжээ гэдэг үг шиг тэгэл мөнх гүнгийг хийгээл бусдын тэгэл ойлгомжтой байна. За. Ali cheers. Та хэдэн дуутай юм бэ? Тоолжсэн юу ер нь?
Сая тоолсон. За. Сая 91 байсан. Нийт. Цацагдаагүй бас байгаа. Тэрийг тоолсон гэсэн үг. Цацагдаагүй байгаа. Нөгөө нэг ийм юунаас хойш гэх юм одоо дижитал юу гэх юм бэ? 2006 5 6 оноос хойш л гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэнд чинь гарсан гараагүй дуунууд ороод дээр үеийн мартагдсан дуунууд ороод 91. Вау. Юу гэсэн үг. Тэгэхээр чи одоо тоглолтын дээрээ доор хаяж одоо 60 дуу. Мэдгүй. Хэд гэсэн үг. Тоглолтын дээр хэдийд болох уу? Тоглолтын дээр 30 дуу. 30 гэдэг чи амар их таа тий. Тэгээ одоо тоглолч одоо хэдэн цаг үргэлжлэх гэсэн үг юм бэ? 30 дуу тоглоно. 7 7:30-аас үүднэ гэдэг 8:30-аас тоглолт яг эхэлнэ. Яг тийм. Тэр ерөөсөө яан уу ийн үү хамаа шууд 8:30-д эхэлнэ. 11:30 дуусна. 3 цаг. Тийм. Ер нь тоглолч нь ингэдэж штэ 8:30-ыг зарлал үгдэн. Тэгэл тэр нь баг 10 цагт эхлээл тэгэл хүмүүс нь 12 1 гэж тараад гардыг штэ. Тэгэхээр тийм байхгүй юм шүү дээ. Тэгж Яг чи нөгөө нэг ийшээ энүүгээр нэг хийсэн гэдэг шиг тийм үү? Яг аливаа ямиг хэлсэн ярьсандаа яг гоё хэмжээтэй нь гоё хийх маш зөв. Тэр их чухал зүйл. Тэ. 11 сарын 1-ний хагасаа өдөр нэг өдөр нь хайлав юм байгаа юм биш үү? 5 дахь хайлав. Тэгээд энэ жил Халлоуин тооцохгүй. Энэ жил угаасаа тооцохгүй. 11 сарын 1 Халлоуины өдөр тэр өдөр тэмдэглэе. Тэ. Тэр бүх гоё зүйлсийг бид нар бэлдэж байгаа. Тэ. Бид нар их гоё юм айгүй гоё найруулгатай айгүй гоё юм өргөн хүрээний гоё тоглолт хийх гээд бэлдэж байгаа. Тэгээд инженерээр Оросоос манай Максим Комов ирж байгаа. Саунд инженер тий. Америкаас манай одоо Breeze World гэдэг манай найз ирж байгаа. Дуулна тий. Ер нь айгүй гоё тоглолт болно. Зөндөөл бэлдлээ. Сүүлийн эхний тоглолт хийснээс хойш л бэлдлээ шүү дээ. За нэг ийм тоглолт энд хаа нэг юу яах вэ гэж зөндөө бодоо. Өөрийгөө бэлдэх тий. Тэгээд одоо тоглолтноос наа гоё юмнууд гарна. Тэгээд нэмээд хэлэхэд тоглолтын дээр миний өмнөх тоглолтын дээр ч бас хамтарч ажилласан. Одоо яг хуу үнэхээр бас нөгөө тоглолт гэдэг чинь өөрөө хүмүүсийг баярлуулах, хүмүүст гоё мэдрэмж өгөх, шинэ юм мэдрэмж өгөх зүйл байх ёстой болохоос биш. Мөнгө харсан юм бас байж болохгүй гэдэг. Дөрмтэй. Гэхдээ дөрмч явах одоо тийм зарчимтай. Одоо хайр битүүр тэгж бод. Тэгээд миний эхний тоглолтын дээр ч бас энэ тоглолтын дээр ч бас хамтарч ажиллаж байгаа. Одоо ганц хоёрхан компани байгаа. Тэгээд байн үргэлж хамт тий одоо ингэ үргэлж дэмжиж ажилладаг MSM. MSM дээр маш их баярлалаа. Мэдгүй ах вэ нэрээ. Тэгээд тэд нар маань бас ингээд гоё урлагийг дэмжиж гэж орж ирдэгт нас бас баярлалаа. MSM-ийн нэрээ мундаг шүү. Би 2 тэмцээнд төрүүлсэн шүү дээ. 2 ч газар руу явлаа. Өмнө жил Европ яваад, энэ жил Аз явсан. Энэ хаана ерөөсө чамаар л дүүрсэн. За ерөнхийдөө манай контент ингээд жаргахад тун ойрцсон байна. Тэгээд маш олон шахуу хуваар хааж байгаа бидний хүндлээд ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд уран бүтээлийн өндөр амжилт хүсье, тоглолтын бас амжилт хүсье. Тэгээд би чамд тоглолтын дээр ирнэ гэж ойлголоо. Яагаад гэвэл танаа найз дуулж байгаа учраас мөн үү? Тийм үү? Тийм үү гэж тийш дээ. Бэкэ. За. Миний байгаа газар бэкэ байх болно. За, окей. За тэгээ ямар ч байсан бас энэ биш нэвтрүүлэгт орж үзээгүй. Нэвтрүүлэг контент ер нь зэмд орж үзээгүй. Тэгээд гоё урьж гоё муухай юмудаар тайлж чин сэтгэлээсээ ярилцсанд огтундаа маш их баярлалаа. Тэ амьдралд нь бас гоё төрөө нөгөө төлөвсөн юм байгаа юу гэж асуусан шүү дээ. Төлөвсөн юм байгаа бол тэрэндээ гоё хүрээрээ хамгийн гол нь амар тайван амьдрал байдаг. Тайван амьдрал үргэлж тайван байхад бүх юм гоё байдаг. Тэ. Тэгээ өөрийнхөө гоё тийм тайван байдлыг олцсон хүн бол хамгийн гоё гэрэлтэж явдаг. Тэгэхээр чамайг тэрийг олоосоо гэж чад хангалттай тайван юм байл. Тэгээд яг юм бас сандраад байх. Тэгээд 11 сарын 1-нд болох тоглолтын дээр урьж гин. Тэгээд Аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсье.
Баярлалаа. Тийм ээ. Хоёул дуусахтаа тэврээд дуусна гэсэн бол тэврээд дуусч байна. Баярлалаа. Баярлалаа. За, бэлий шаарж байгаа баяртай гэлч. Баяртай. 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 За, баярлалаа. Согтжээ. Oh my god. Яг Тэгж үслээ. баярлалаа. Би Баярлалаа. хямдхан болжээ. Ингээд сахар махтай юмс. Юм идээгүй болохоор тэгсэн хаа. Хан тийм ээ. Түрүү пицца гусдаг байж гяс. Хагид болж юм. Хэд болж. Дөнгөж нэг. Ой нэг гэж би одоо Оо явж. яана.